За маргааш гэр бүлийн тухай хуулийн болон гэр бүлийн процессын хуулийн эцсийн хэлцүүлэг явна. Эх 7 хоногт эцэслэн батлах байх. Тэгээд нийгэм нөгөөсөө шаардж. Тэгээд угаас энэ удаагийн парламентын түүхэнд одоо энэ 2 жилийн хугацаанд баталж байгаа хамгийн том суурь харилцааг баталж байгаа юм хуулийн төсөл болно тийм. Асран хамгаалах тухай тийм ээ төрөл садан асран хамгаална гэж ийм байгаад байгаа байхгүй. Хуучин хууль дээр бол одоо төрлийн хүнээ асран тэтгэх үүрэгтэй, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж байсан. За бид бол энийг ари болов наривчилсан. За тэгээд яг нь гişүүд мань ойлгосон. Тэр үедээ нөгөө хуучин хууль ямар байсныг мэдэхгүй, харилцаа ямар байсныг мэдэхгүйгээр хандсан. За бид бас нэг шин зохицуулт оруулж өгсөн. За тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй эцэг их өөрөөр хэлэх юм бол орхио явцсан, салдсан, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй ингэсэн бол хожим одоо өв залгамжлалын асуудал яригдахад одоо олон тэмцээнүүд гарч ийн л да. Одоо ингээд амьдрал ахуйгаа төхнүүлээд хүн асварлаа гэхэд гинт тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй аав ээж нь гараад ирдэг. Би өөрөнгө аавна гэдэг. Хэрвээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бол юм байхгүй шүү. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байж ээж тэр хүүхдээс асраг тэтгэхийг шаардах, тэжээн тэтгэхийг шаардах, өв залгамжлах ямар ч юм хүлээх хэрэггүй шүү гэдэг бид нар бас анх удаага хуульчилж өгч. Өөрөөр хэлбэл гэр бүл доктортой байх хэрэгтэй. Хүүхэд болгон хайр халамжинд байх хэрэгтэй гэдэг энэ зарчмын дагуу хандсан. Маш том өөрчлөлт гэж.